хамгийн бас асуудалтай нэг юм би тэр эмгэг морг ихнэлсэн моргийн газар очиод би тэр хариуцж байгаа юм шиг хэлээд явсан. Манай охин ийм задлан шинжилгээ ямар нэг ийм ч ирж гэх юм бол би хийлэхгүй шүү. Охиноо бүтэн биеэр нь нутглуулнаа. Ямар нэгэн тогтоол юу байдгийг тийм журам байдаг бол ямар ч байсан эмчнэраа надтай холбогдож оруулж эцэг эхээс нь зөвшөөрөл аваараа гэж би хэлж явсан. Тэгсэн 1 сарын 15-нд тэгж би охиноо тэврээд хүнжилтэн боогод аваачаад моргт үлдээч тэгээ явж байгаа. Тэгж яхад 1 сарын 16-ны өдөр эмчлэгч эмч Бадамж өмнө олон тэр ихнэлсэн моргийн эмч Басхүү гэдэг эмч тэднэр нь очиж задлан шинжилгээ хийсэн байгаа. Тэгвэл 1 сарын 16-нд хэлэхгүй хийчээд тогтоолоо танилцуулахгүй хийчээд 1 сарын 17-ны шөнө хэлээг байгаа. Бас тэгээ 18-ны шөнө бүр 8 өнгөрсөн ажил таарцсан байна хэлж байгаа. Буюу үлзийгээд эмч нь уцаар залгаж уучлаарай миний дүү манай ажилтан хариуцлагагүй байдлаас алдаад тань тогтоол юуг танилцуулахгүй ингээд танаа хүүхд задлаа хийцэн байна миний дүү уучлаарай гэж байгаа. Гаргахынх нь яг өдөр. Тэгэхээр би юу яриад байгаа юм бэ? Ийм байж болохгүй юм зү. Ядаж наадад танилцуулаад яа тэгээд би шууд 102 цагдаагийн байгууллага тандаад ингээд одоо цагдаагийн байгууллагаар хэрэг үүсээд бүртгэлийн шатандаа явж байгаа.